хүн зохилтой ко буюу одоо хятадын тамирчин бол сэтгэл зүйн хувьд ер нь нэлээд за шууд л одоо дайрах гэж байгаа юм шиг. За энэ бол сэтгэл зүйн дайралт шийдэж магадгүй тийм ээ. Хятадын тамирчдын хувьд бол ер нь ингэ тоглолт юм байлээ. Энэ бас урдлын бас тоглолтын бичлэг нь ирсэн. Тэрэн дээрээ л бас яг л ингэж тоглолт 50 хотод нэг очоод тий байдаг гэж байгаа юм шиг. Яг бас хөдөлгөөн юу за Дамлан бүрийн хувьд бол бас барилдаанд бол нэлээд сайн барилдааны тал дээр бол нэлээд сайн бас энэ зохилтын гарны зохилтын хувьд бол бас сайн одоо Ширнбэлэг клубын тасгалжууд төр бат тогш дээр бас хийдэг байгаа гараа. Тэгээ гарын зохилтын хувьд ч гэсэн за өдрөө орсон. За энэ бол файтинг бол бас ингээ хэцүү яг зогсож байгаа юм шиг болоод хөлийг авах жишээний. За сая Дамлан бүрийн хөшгсөн өшөлт за хөл ингээ зуураад авчдаг. За энэ дээр бол бас нөгөө хөлийн өчиг янз янзын юм хийх болцоо байгаа. За тэгэхээр энэ файтинг бол маш хэцүү л дээ. Яг нөгөө зогх гээд байна уу? Юу хэлэх гээд байна мэддэхгүй. Тэгээд нөгөө юу барилдаад авах нөгөөх нь өчөөд авчдаг ч юм уу. Тэгээд одоо бид нар бүгд хятадаар дууссан файтингийн 6 сар тэмцээн зохион байгуулъя гэсэн бас бид нар санал ирсэн. За сая энэ файтингаар одоо энэ тоглолт за сая хятад тамирчны баруун гарын шулуун зохилт бол сая оновчтой боллоо. За Дамлан бүрийн хувьд бол одоо энэ улаан шорттой тоглож байгаа юм тийм ээ. За хятадын тамирчин бол мөн л өвөр Монгол. За энэ бас л баруун гарын зохилт бол нэлээд хүчтэй савсан. Энэ бас нөгөө агаарын юунаас бас шалтгаалдаг. Манайхан өндөрт байдаг болохоор бас нэг тэрний юунаас шалтгаалдаг гэж магадгүй. Газар зүйн байрлалын хятадын тамирчдын бол одоо нэг ятрах нь бол их хурдан байгаад байгаа. Одоо энэ дээр харж байхад л энэ бол нилээн сая дайчин гарч ирсэн. Одоо бол ерөнхийдөө цухтах тий юу яах вэ? Нилээн бас цоглогдох маяг. Бас энэ бол нэг ядралт бас нэг тэр агаарын байдлаас өндрийн уулархын байдлаас шалтгаалж байгаа. Газар зүйн байдлаас тий. За сая татсан өгдөг бол оновчтой боллоо. За ерөнхийдөө бол Дамлан бүрийн хувьд бол өгдөг хөлийн өршөл гарын техник бол их сайн барилдаан ширэн сайн энэ тамирч байгаа. За энэ дээр яг ялсан 3 тамирчин тэрүүн дээрээ нэмэгдээд бас 60 кг-ийн жинд одоо Батгэрэлгээд MJL за сая за давхар хамаад орсон. За нэг нөгөө толгойн одоо өвчих юм барьц авсан байна. За энэ дээр бас маш хүчтэй унгаа бол бас нөгөө хүнд нас дөргөлт өгнө. За хоёр тамирчин. За нөгөө одоо энэ дээрээс л одоо ажиллах хэрэгтэй те. За дээр Дамлан бүр улаан шорцтой бол Монголын тамирчин. За хөлөнд өвчих одоо мих авлаа. Хятадын тамирчны хувьд бол за хөлний өчиг авч амжаагүй байна. За Дамлан бүрийн за хөл өчиг мих за яг шагааны эсгээр нэг өчиг мих авсан. За тэр за энэ битгэхгүй л за энэ хятадын тамирчин бол цаашаа эргээд бол сая бол эргээд ингээ гарна л да. Тэгээ сая юунд тулцлаа л да. Яг голоос эхлүүлэх гэж авч байгаа юм тийм. Сайн яг одоо ингээд хөлний өчнгүүд нөгөө тийш эргээд ингээд бас гарах боломж байгаа. За төвчний голоос дахиад яг саяны тий дасгалжуулагч шүүгч голлуулахыг за энэ болоогүй яг шүүгчийг хилэнгүүт л одоо эхлэх ёстой. Японы шүүгч шүүж байгаа тийм ээ наа одоо Монголд багшиж байгаа. За сая яач ба хамгаалгаа зогчлоо. Сая жугнч нэг жахтар сөхөлтч байна. Нөгөө хөлөө нөгөө өчөж юм их яах гэж хөлөөрөө төвчгүй. За энд бол тэгтээ нэг хүнд юм байхгүй хаа тийм ээ. Хүнд юм бол ерөнхийдөө байхгүй. Яг нөгөө хамар. За эмч болоод эмч. Тэгээ файтинг бол маш хэцүү л дээ. Тэгээд энэ нэг үеийн 5 минут. 5 минут тий 5 минутаар 3 үе. За тэгээд 60 кг-ын жүнд Батгэрэл одоо MJL тэмцээний кикбоксинг 65 кг-ын жингийн авраг. За 63 кг-ын файтингийн одоо 2 дугаар шагналт тим тамирчин явна. За кикбоксоор энэ MJL нэгээр 60 кг төрүүлсэн тамирчин. За тэрэн дээр нэмэгдээд 52 кг-ын жинд бас нэг тамирчин явна. Ингээд нийт 6 тамирчинтай явахаар ярьсан. За энэ хөлний өвчлөлтийг бол ингээд эргээд гарчиж байгаа. Тэгээ энэ бол
За энэ хөлийн. За хөл нь хамгаалт бол хийчлээ. Сая хөлөө. За хоёр тамирчны тулаан бол одоо сонирхолтой үргэлжилж байна. За энэ боох мөхний барьцаа. За харин За гарсан тамирчин. За За гидсэн. Цолт нэлээд хүчтэй орж ирэх шүү байна. за энэ бол хичээлтэй бас. За гар батсан. За амжилтгүй байх За хамгаалт бол сайн хийлээ. Хятадын тамирчны үед бол. За өмнөх тулаануудаа бас иймэрхүү юмар дуусч ирсэн болохоор энэ багш нь ч гэсэн өөрөө ч гэсэн бас энэ талаар нэлээд ажиллаж Тэ нэлээд сайн болсон л багтал. За Дамлан бүрэг бол одоо Байлдааны самбын дэлхийн хашаа авраг юм золоо тий. Дамлан бүрийн хувьд бол ер нь Байлдааны самбаар нэлээд авсан. Байлдааны самбын 2010 оны Азийн авраг, 2010 оны Байлдааны самбын За энэ бол одоо зүгээр аврагын тамирч байгаа. За энэ хөлөнд өчиг аваад юу яасан? За энэ хөлөө гаргацсан юм байна. хөл өрмөцөл тулаан болж байгаа шиг байна. Тэгээд орооцсон. За энэ эхний үе дуусч юм. 5 минут толгойлсон шүү дээ. 5 минут яг зохиод барьцалдаад хөлөөлөд юу яана гэдэг бол тамирчдаа асар өндөр одоо энерги бэлтгэл шаардна. За энэ хятад багш биш үү тийм ээ? Тийм энэ болохоор барьцал дасгал барьцал. За энэ гүрдэгтэй гаргаж иж бүгд нэг хятад ард улсын одоо хүнд жингийн авраг файтингийн аврагын юм тамирчин байж байгаа. Тэний улаан күртэгтэй саян биш, улаан биш, хар күртэгтэй. Күртэгтэй. Тийм саян буугаа явцдаг тэр. Тэр тамирчинтай ерөнхийдөө холбогдож бид нар 9 сард явж байхдаа энэ тамирчтай холбогдож тэмцээн үзээд холбогдож юу яаж исэн байгаа юм. Тэгээ нэрийн хуудсыг авчихсан. Тэгээд одоо утсаар холбогдож яасан. За тулааны 2 дахь 5 минут үе ихэд бэлэн болсон. Хоёр талаанч рингнээ иргэн очирлаа. За сая бол одоо ерөнхийдөө бие биенээ ансан бас нэлээд өч одоо олон мехний хөлбөр хийсэн боловч ерөнхийдөө тулаан бол хэвээр үргэлжлээ тийм ээ. Ер нь бол барилдаа хоёлаа ер нь барилдаа нэлээд сайн байна тийм ээ. За хоёлаа хоёр биендээ өтсөн боловч өөрчлөлтүүд амжилтгүй боллоо. За ер нь одоо энэ тулааны спортын тамирчид бол их гэн өвөр Монгол бол байгаад ах шиг байна. Тийм өвөр Монгол хятадд бол ер нь өвөр Монгол илүү давлгаас юм билэ. За сайн баруун гарын зохиол. За энэ бол нөгөө Бэлээ бол маш нэмгэн Америкийн ийм холбооноос бас сая захиалж тэмцээний өмнө авчирсан Бэлээний хувьд бол цоо шин Бэлээ шууд өмсгсөн болохоос маш хатуу бас нөгөө гарын за саяны шулуун бас оноцтой зохиолд бол одоо нэлээд сайн хөргшүүллээ. Нэлээд хатуу. Тэг ингээ хатгаж байхад бас их хатуу хэцүү юм билэ. Би бас тэмцээний өмнө өмсч үзсэн. За Дамлан бүрмийн ер нь энэ гарын зохилтууд их хүчтэй. Оноо зохиол их боломжтой болох юм шиг байна. За Дамлан бүрийн хувьд бол одоо мэдээж бас үзэгчдийн баруун одоо өмнө ягаа гэдгээр сэтгэл зүйн хувьд бол одоо тамирчин хүн нэлээд давуу байгаа. За тулааныг үргэлжлүүлэн харъя. За энэ хятадын тамирчин өмнө 3 тулдаад 3 ялж байсан юм тамирчин байна тий. Мэдүүлгээрээ бол тэгж өгсөн. За саяхан бас тэгээд хятадын тамирчны хувьд бол нэлийн ядраад байгаа юм шиг санагдав. За дахиад одоо өргөж дор хийчлээ. За манайхан бол одоо ингээл доороо хийгээл нүдхэл одоо нэг ийм л юм бодчихэд үзэгчд бол одоо тийм л тулаан үзэх сонирхолтой л байдаг юм шиг байгаа юм тийм ээ. Тэгээд энэ чи хэцүү л дээ бас ингэж нүднэ гэдэг чи хүн адилхан тэмцэлтэй юм чи тийм ээ. Ижлэхэнд бие биенээ төрүүл зохихыг бодож байгаа учраас бас хэцүү. Яг тэгэж нөгөө хүмүүсийн бодсноор тийм амархан зохио тэгээд явах бол болцоо байхгүй. За энэ хамгаалт бол маш сайн тавьж ийн хятадын тамирчин тэр хөлөө өргөд дээрээ одоо мордуул суулгахгүй байгаа тий. Тэнгүүтээ одоо нэг хөлийг авчиж байгаа зү тий. За дээр нь ингээ мордоо суучих юм бол хэцүү байхгүй. Тэгэхээр ямар ч болцоо байхгүй зодолхосор байх. Тэгэхээр энэ хамгаалт тэгээд хөлөө дээшээ ингээ татаад байгаа байхгүй хятадын тамирчин. Яг л дидсэн дээр нь л одоо ингээ суучих юм. Тийм. Тэгвэл хэцүү яаж гарч болдгоо одоо дээрээс нь яг зохиход боломжийг. Яг ингээл дээрээс суулгах юм бажиг дуусаад гэсэн үг юм. Тийм, дуусаад гэсэн үг. За энэ нилээс хамгаалдаг л тамирчин. За энэ яста болтын барьцтай гоё ирсэн да. За стаагаа бот. За ирээ бүр юу яасан байна. За энэ хүү Монголын тамирчин Дамлан хүүгийн бас хүүгийн Дамлан хүү. Хятадын тамирчин амгалан 2 дахь үе дээр одоо боох мэхээр ялж байгаа хөө цэвэр ялтыг авч байна.
За энэ удаашлуулсан удаашруулсан байдлаас харъя. За тэр